Сайн байна уу? E-school систем дээр анги удирдсан багш хэрхэн төгсөлт хийх гарын авлагыг хүргэж байна. Багш LXP-цэг E-school цэгийн системдээ нэвтрэх нэр нууц үгээ оруулаад нэвтрэнэ. Эсээс үндсэндсний төгсөлт дэдсийг сонгоно. Ингээд дэлгэцээр нийт 8 алхам бүхий төгсөлтийн цонх нэгдэх ба сурагчдын мэдээлэл хэсгээс та сурагчдын нэр, тоог тулган харах боломжтой. Мөн сурагч тус бүрийн хойно дүн харах тавч байх ба тухайн тавч дээр дарахад сурагчийн энэ хичээлийн жилийн болон өнгөрсөн хичээлийн жилийн жилийн эцсийн дүнгуудыг харах цонх нэгдэнэ. Сурагчийн өмнөх хичээлийн жилийн дүнг харахдаа төвшин хэсэг дээр төвшнүүдийг оруулж харнаа. Ингээд сурагчийн дүн бүрэн зөв байгаа эсхийг шалгаад хэрэв дутуу болон зөрүүтэй дүн систем дээр хадгалагдсан байвал цонхны зүүн дэд буланд байх өмнөх жилийн дүн хадгалах тавч дээр дарж дүнг нөхөж болон засан оруулах боломжтой. Төвшин хэсэг дээр сурагчийн аль төвшний жилийн эцсийн дүнг засах гэж байгаагаа оруулна. Хичээл хэсэг дээр аль судлагдхууны дүнг засах эсвэл нөхөн оруулах гэж байгаагаа сонгоно. Ингээд үнэлгээний бүтэц хэсгээс тухайн хичээлийн дүнг аль үнэлгээний бүтцээр гаргахаа сонгоно. 1-2 дугаар ангийн дүнг 500 бүтцээр гаргах бол 3-аас 12 дугаар ангийн сурагчийн дүнг 1-8 үнэлгээгээр гаргана. Ингээд үнэлгээ хэсэгт сурагчийн дүнг гүйцэтгэлийн дагуу оруулна. Хадгалах тавч дарснаар хичээлийн жилийн дүнг нөхөгдөж эсвэл засагдсан байдлаараа орно. Ингээд сурагчдын дүнгийн мэдээллийг зэгцэлсэний дараа баруун доод буланд байх дараагийн алхам тавч дээр дарж хичээлийн дүн цонх руу шилжинэ. Хичээлийн дүн цонх дээр сурагчийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн эцсийн дүнгууд харагдана. Хянах хэсгээс багш ангийн нийт судлагдхууны хэдэн хувь нь бүрэн илгээгдсэн байгааг харах боломжтойгоос гадна бүрэн болон дутуу тоог тоо мэдээллээр харах боломжтой. Хэрвээ нийт илгээгдсэн байх ёстой хичээлээс дутуу судлагдхуун байвал та сургалтын менежертэй хандан илгээсэн төлөвт нь оруулаарай. Ингээд 9-р анги дээр жишээ нь нийт 19 судлагдхууны дүн илгээгдсэн байх ёстойгоос бүгд бүрэн илгээгдсэн байгаа тул дэлгэцийн баруун доод буланд байх үргэлжлүүлэх тавчаа даръя. Судлагдхууны дүн цонх дээр сурагчийн нийт судлагдхууны дүнг сурагч тус бүрээр бодож хадгална. Тухайн хадгалсан дүнгууд маань Б маягтад орох юм. Жишээ нь нийгэм судлалын хичээл дээр дарж бүх сурагчийн дүн бодох тавч дарснаар сурагчдын дүн бодогдно. Хэрэв нэг сурагчийн дүн алдаатай эсвэл зөрүүтэй байгаа тохиолдолд сурагчийн дүнгийн хойнд байх улаан X тэмдэглэгэн дээр дарж устгаад дахин тооцоолох тавч дарснаар тухайн сурагчийн судлагдхууны дүн бодогдно. Ингээд тухайн судлагдхуун дээр нийт сурагчдын дүн бүрэн зөв байгаа тохиолдолд хадгалах тавч дарж дараагийн судлагдхуун дээр тавшин дахин бодолт хийнэ. Хэрвээ сурагчийн аль нэг хичээлийн жилийн эцсийн дүн тухайн судлагдхуун дээр дутуу байвал бүх сурагчийн дүн бодох тавч дарсны дараа сурагчийн овог нэрийн доор судлагдхууны өмнө жилүүдийн дүнд дутуу байгаа гэсэн алдаа заана. Хойно байгаа тавч дээр дарахад сурагчийн аль төвшин дээр аль судлагдхууны дүн дутуу байгааг тодорхой харуулна. Энэ мэдээллийн дагуу анги удирдсан багш сурагчдын мэдээлэл хэсэг рүү буцан очиж сурагчийн тухайн жилийн тухайн судлагдхууны жилийн эцсийн дүнг нөхөж оруулна. Шалгалтын нэгтгэл цонх дээр тухайн анги дээр авагдах улсын шалгалтын нийт бүрэн болон дутуу тоо мэдээллүүд харагдана. Хянах самбар бүрэн илгээсэн хичээл хэсэгтээ 100% болж ногоорсны дараа та үргэлжлүүлэх тавч дарна. Хэрэв дутуу шалгалтын дүн байгаа тохиолдолд улсын шалгалт эсрүүгээ орж сурагчдын шалгалтын дүнг баталгаажуулаад сургалтын менежер батлуулах үйлдэл хийнэ. Ингээд бүрэн болсны дараа үргэлжлүүлэх тавч даран төгсөлтийн бүртгэл хэсэг рүү шилжинэ.
Төгсөлтийн бүртгэл хэсэг дээр сурагч бүрийн хойно төгсөлтийн төлөв болон шийдвэрийн дугаар оруулна. Төгсөлтийн төлөвн дотроо төгсөх болон татан суралцах гэсэн хоёр төрөл байх ба төгсөх сурагчдын хойно төгсөх мэдээллийг оруулж шийдвэрийн дугаарыг нь мөн оруулна. Хэрэв ангийн нийт сурагчдаас татан суралцах цөөн тооны сурагч байгаа тохиолдолд бүгд ижил цонхыг чекийг нь аваад хойно байгаа төгсөлтийн төлөв дээр татан суралцах төлөвийг нь сонгож оруулна. Ингээд шийдвэрийн дугаар хэсэг дээр шийдвэрийн дугаараа оруулж өгнө. Ингээд төгсөх болон татан суралцах төлөвийг сайтар шалгаад шийдвэрийн дугаарыг мөн шалгаад хадгалах товч дарснаар сонгосон 17 сурагчийн мэдээллийг эсэс дэлгэх үү гэж танаас батлах цонх нэгдэнэ. Хадгалах товч дарснаар төгсөлтийн бүртгэлийн хүсэлт сургалтын менежер рүү шилжинэ. Ингээд төгсөлтийн бүртгэл дээр хэрэв алдаатай мэдээлэл орж хадгалагдсан бол сурагчийн нэрийн хойнд байгаа хогийн сав товч дээр дарж тухайн төгсөлтийн бүртгэлийг устгах боломжтой. Ингээд устгасан тохиолдолд төлөвийг шинжилэн зөвгөөр нь оруулаад хадгалах товч дарснаар төгсөлтийн бүртгэлийн төлөв шинжлэгдэнэ. Ингээд менежер дэлгэх товч дарснаар менежер тухайн төгсөлтийг баталж боловсролын газар хянах болон батлах боломжтой болно. Ингээд анги удирдсан багшийн илгээсэн төгсөлтийн бүртгэлийг сургалтын менежер хянаад баталснаар боловсролын газар руу дамжина. Боловсролын газар дээр хянагдаж буй хүсэлт хянагдаж байгаа гэсэн шар төлөвтэй харагдах нь. Ингээд боловсролын газрын хянаж баталсан эсхийг шалгахын тулд анги удирдсан багш эсэс статус шинжлэх товч дээр дарж хянаж болно. Ингээд сургалтын менежер дээр боловсролын газраас тухайн хүсэлтийг баталсан гэсэн хариу ирэхэд анги удирдсан багш эсэс статус шинжлэх товчоо дарж батлагдсан байгаа эсхийг хянана. Сурагч бүрийн хойно батлагдсан боловсролын газрын дарга гэсэн ногоон тэмдэглэгийг гарсан тохиолдолд баримт бичиг гэсэн дараагийн алхам руу шилжинэ. Үүнээс цааш үйлдэл буюу боловсролын газар сургуульд төгсөгчийн тоогоор үнэт цаас хуваарлан тухайн хуваарлсан үнэт цаасыг сургалтын менежер анги бүлэгт суралцагчийн тоогоор хуваарлах болон анги удирдсан багш сурагч тус бүр дээр гэрчлэгээний үнэт цаас хуваарлах үйлдэл нь бодит сургууль дээр хийгдэх үйлдэл юм. Энд та бүхэн тухайн үйлдэл дээр дэмжлэг тусламж хэрэгтэй шаардлагатай тохиолдолд лавлах төвийн 7773 7000 дугаар болон сургууль хариуцсан нэвтрүүлгийн мэргэжилтэн рүү утсаар холбогдож асууж лавлах боломжтой.